Hello. За юу цаан би юугаа бэлгээ гарандаа барьж байна. За хэл гэрээсээ гараа явж байна. Влог утгаар нь хийнэ өнөөдөр бүгдээрээ. За өнөөдөр би гараад намнаатайгаа уулзах гэж байна. Өглөө босоод хоолоо идээд шалгасан чи өнөөдөр би дасгалыг шаардлагагүй юм байлээ. Гэхдээ өчигдөр би амар их ажил дээр халахсан болохоор өглөө боссон чи хяал хөл хөндөртэй нэг өдөр алгаа ажиллахгүй болохоор дасч өгөхгүй байх шиг. Би нөгөө нэг цагаан кроптоп угааж байгаа дахиад өмссөн. Тэгсэн чинь биш та хамгийн инээдтэй. Явж би амар сэрүүхэн өдөр тэрийг өмсөв. Би ингээд гаргадаг юм өмсдөг байхгүй. Тэг өнөөдөр нэг өмссөн чинь. Заавал хаах шаардлага гараад тэгээд сахаа би ингээд цахилгаанд цаа. За өнөөдөр бүгдээрээ намнаас ямар их хүмүүс явж байна нөхөр. Намнаатайгаа уулзнаа. За миний дээрээ влогуудыг үзчихсэн бол дээрээ ингэдэг нэг 2-3 жилийн өмнөх влогуудыг үзчихсэн бол тэрэн дээр гардаг наадам Берлинд болцсон Монгол наадам гэсэн бичлэг дээр гардаг. Тэр намнаатайгаа уулзнаа бүгд. Намна энэ фраа. Ха. Ийм малгай юмсаа явуулах юм. Хөрх юм уу? Гүч юм уу? Ха? Миний боёг үзлээ. Энэ өмөдрөө шахан байж орсон гоё юм. Гэтэ цамцгүй. Тэр уурчаад хов цалдаг өрөөнд хов базар хувцас хэлчих. За дараа. Принцесс. Ой би Барби шиг харагдсан чи. За яган палач хүсч үе бичлэг. Нэгчлээ. Ийм гар хараад байгаа ойлгохгүй. Гэтэ надад таалагдчих. Тий. Би нэг авах гэж байгаа хар палач гэсэн юм байна шүү дээ. Тэг. Энэ шүү дээ. Юу юм бэ гэж. Өнөөдөр би яах гэж авсан бэ гэхээр шалхалтлаа одоо. Одоо амар их зүтгэж байгаа сэвлэгч нарыгаа бодоо. Сэвлэгч нарын төлөө энэ палач авч өмсч үзлээ. Баярлаа. Бүх ажлыг чи үнэлж байгаа шүү. За. Хөөе надад нэг ийм алгаанууд нэг бол имэ шиг нэг бол нөгөө нэг амар стайлиш харагдаад ах юм. Яах юм бол имэ шиг гэж бодоод тэгээд гараа. Амшиг кинонд юм шиг харагдчих. Маск тахад нэг бишэл зүгээд хэрэггүй юм шиг. Спанчи. I'm blinded by the light. Намна би чам нэг инээд юм ярьж хөө. Намаас манай намна өнөөдөр нэр бичлэгэн дээр гарах гэсэн шүү. За тэр яах вэ? Юу ясахгүй юу? Энэ. Өчигдөр бригадаг үзсэн те? Ха? Бригада гэх кино. Бригада яа. Тэрэн дээр нөгөө нэг
гол дүр чинь Саша Беловгээ гараад штэ. Бас окей за. Тэгсэн чинь би нэг ажил дээрээ хүмүүсийн тэргийг нэрийг хараад гаргаж өгчээсэн байхгүй юу? Тэгээд нэг хүний нэр нь яг Белов гэдэг нэртэйс ахгүй юу? Тэгээд тэр хүн над дээр ирээд намайг Белов гэдэг гэсэн чи би би чинь тэргийг харсан гэ тэргийг гаргаж өгч байхдаа би дотроо бригадагийн дуу дуулаад заяа. Тэргийг гаргаж байхдаа би ингэ замаа. Тэгээ би тэргийг гаргаж байхдаа дөрөрөн гэж гаргасан байхгүй юу? Яаж байгаа? Чи бригадагийн доо штэ. Тэд бүр чангаар уу? Тий чангаар. Би тэр хүнийг анзаараасаа гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чи тэр хүн намайг салгаа гэдгийг нь гайхсан боо яасан бэ? Надраа амар санаа гарснаа. Тэргээ авснаа. За баярлалаа болцсон үстэй гэж байна. Би дараа нь тэрийг ээж дээрж гисэн байхгүй юу? Тэр ханаа ээж сонсч ийсэн. Миний ах хитрхий салгаад болцсон юм шиг байна гэсэн шин. Тэрийг ээжэд аялж өгсөн чи манай ээж наа чи ингээ адилхан юм шиг мөртлөөс өөр ч юм шиг сонин сонсогдоод байна гэж юу. Тэгээд нэг хоёр удаа чит мил хийн гэж хэлсэн. Нэг нь би нийлүүгийн төрсөн өдрөөр чит мил хийсэн. Хоёр дахь нь би одоо хийх чинь. Асуу чит мил? Тий. Битээр солонгос хоол идэх гэдэг сонж. Дууссан. Хоёр хараа туранхаа болон туранхаа болох гэж буюу. Нэг дахиад Энэ хаваг дөрөв дахиад болон кимчигээ дөрөв панчаатай хоёр будаатай цааш нь аруулаа. За ингээд миний чит мил амжилттай. Битээр хавж ив яриад ундаа угаад тэгээд хаасан дэлгүүр жоохон дулаацаа тэгээ алчих. Хав хаасаа. Тэгээд миний чит милийг ганц чит милийг энэ миний 5 сарыг дуустал сүүлийн чит мил хаасан гэсэн чинь хэдэн хүн байна. Энэ амар тийм гоё залуучуудын ирдэг газар. Харангуут энэ. Тэгээд юутай холбоотой учраас аль ийшээ нэрчсүүч. Амьтны үрэлэнтэй холбоотой болохоор энэ улаан бүстэй сармагчингууд гэдэг энэ дотор. Бидний улаан бүстэй тий. Оо тийм байна. Нэр бүксийн ухаатай. Сууцаа. За би буцаад гэртээ ирж байна. Би өөрөөсөө 2 дугаар чит мил гэж өнөөдөр бодоогүй жагаад тэгээд гинт чит мил болохоор олчлоо. Ер нь дандаа нэг иймэрхүү чит мил болдог. Тэгээд энийг ер нь төлөвлөөгүй ч гэсэн яг ямар өдөр хийхээ төлөвлөөгүй ч гэсэн би угаасаа мэдэхгүй байгаа шүү дээ, тий. Хийж магадгүй шүү гэхдээ ер нь ихтэй байх хэрэгтэй. Тэгэхээр би энэ сарыг дуустал 2 чит мил хийн гэсэн нөгөө нэг яг бичлэгээ эхэлж байхдаа эхнийхээгаа хийсэн өнөөдөр ингээ 2 дахь хийчлээ. Тэгээ одоо надад энэ сарыг дуусгаад 7 хоног дутуу. Өнөөдөр 23 гэж бодохоор тэгээ би нойлын цаас авсан. Нойлын цаас авцаа харж байна. Чит мил эзэн ч гэсэн надад нэг юм гимшсэн мэдрэмж байхгүй байна. Тэгэхээр энэ маань амар сайн гэсэн үг шүү. Миний нэг гар хатаж байгаа ядарч байна.
Би түр тавьж байгаад гоё ярьчих. Би бас юм пич авсан баг. Байж байгаа чит мэлээ идчихлээ. Тэгээд яа би өнөөдөр нэг хөөрхөн палаж авсан. Тэгээ ингээд юу хийгээд эхэлсэн болохоор биш гэрээсээ гараад дэлгүүрүүд нээсэн болохоор влог маань илүү влогийн төрөлдөө харж байгаа шиг байна. Тэгэхгүй дандаа гэртээсэн болохоор өдөр алгаа адилхан болохоор влог хийхээ жоо утгаггүйсэн. Дэлгүүрүүд маань нээгээд гэрээсээ гардаг болонгод шал өөр гой сонирхолтой бичлэгүүд орох байх. Тэгээ өнөөдрийн миний cheat meal-ийн бичлэгийг үзсэнд баярлалаа. Баяртай. Тэгээ дараа уулзтлаа баяртай. Найлын цастаа олцсон шүү. Найлын цас маань гэхдээ дуусаагүйсэн шүү. Битээ буруугаар ялгаараа. Зүгээр баг-багаар доошлж байгаа учраас би нэгийг авчиг гэж бодсон. За. Bye bye. Дараа би юугаа маска түр авчих уу? Энд арт нэг л хүн байна. Миний бичлэг үзсэн баярлаа. Дараагийн бичлэг хүртлээ. Bye bye. Гэснээс би нүүрэндээ сая хүрээгүй шүү. Маска буцаад зүч. Том эмэгтэй болохоор тийг зүч. Ой энэ юу болоод байна би айгаад шүү. Сасагч нь уу? Ядчих тийм хэсэг юм юу? Яац бол. Эхнэр нөхрийн задан болж байгаа юм болоо. Нэг нь онцчихсан чи дээдлээ айл нь хурлаа. Коронаны эсрэг бослог гаргаж байгаа юм болоо энэ. Жага эвгүүл юм ядж байгаа тийм харанхаа олж эхэлж байгаа болохоор. За хурдан гэртээ орой. Гар өвдөж байна.